Жек Лондоны зохиол Саран хөндөй 10 дугаар хэсэг. Саксон мэдх юмар нэмэх ч гэсэн нүдэ анж явдаг хүн биш. Зоогийн газрын эзэн Кэди түүний нэг их буянтай биш гэхнэ овоо бод сэтгэлтэй гэргийн дэргэд өнгөрүүлсэн хүүхэд ахуй цагаасаа Саксон их юм үзэж, эрэм хүмүүсийн харилцааг ажиглаж, өсөж торинсон үедээ тэр бүхнээс дүгнэлт хийжээ. Хормын анхны шөнөөс хойш нөхрийнхөө хайрыг яавал хизээд авч байх талаар ингэж сүрхий бодох эмэгтэй аль ч язгуурын дотор тун цөөн байдаг бөгөөд нөхрөө зөв сонгож авахын ач холбогдлыг ингэж сүрхий боддог охид ажилчин ангийнхны дотор тун цөөн болоо. Саксон хайр сэтгэлийн талаар өөрийн гэсэн маш ухаалаг философи бий болгожээ. Аливаа үлэг болсон үед мар юмнаас зайлсхийж ямагт уран нарийн ямыг зориуд буюу зөнгөөрөө илүү сонирхно. Өөрийгөө өөд татаж явахгүй бол хайр сэтгэлээ өөд татахгүй гэдгийг сайн ойлгож байлаа. Сууснасаа хойш өнгөрсөн хэдэн сарын туршид Билл Саксоныг дүү муутай хуцалсан юм уу, уцаарлах, эсвэл урвайхыг нь ганц ч удаа үдсэнгүй. Гэр орныхон байдлэгч гэсэн өөрийнхөө эрхмэлдэг шин сэргийг амгалан тайван даруухан уур амьсгалтай болгожээ. Өчөөхөн атлаа баярлуу штэ. Санаанд оромгүй мөртөө сайхан санагдах аахар шаахар юм хичнээн учир холбогдолтойгч Саксон ойлгож байв. Тэр бүтээлч бодолтой, итвэхтэй, ухаантай хүн юм. Билэг өөртөө яг таарсан хүн гэж бодно. Хайр сэтгэлийнх нь халуун омгийг үнэлж бахархна. Шилдэг сайхан юмтай байх гэсэн хүсэл харамгүй, өгөөмөр, цэвэрчин нямба байдлыг бодхоос бусад харчуулаас хамаагүй дээр санагдана. Билл хизээч бүдүүлэг ашлахгүй. Урсгал зөөлөн харьцааны хариуд мөн л тийм байж чадна. Гэхдээ санаачлах Саксоны гарт байж тийм байх ёстой гэж Саксон ойлгож байв. Билл өөрөө юунаас болж ингэж байгаагаа голцоо мэдэхгүй, ухамсарлахгүй байхад Саксон бүхнийг ярав тодор ухаан бодож Биллийг дээд зэргийн сайн хар хүн гэж үзэх болжээ. Мерседес Хиггинстэй ярьсан яриан гагцхүү ханилсан нөхөр Биллийнхээ хайр сэтгэлийг бууруулахгүй хадгалж байх гол зорилгыг ухааруулсан төдийгүй амьдралыг үзэх хүслийг ихээхэн өргөтгөн тэлжээ. Эмгэн Саксоныг хийсэн дүгнэлтэн шалгахтан тусалж шин санаа өгч урдныхын тодотгож гэр бүлийн асуудал бүхэлдээ адармаатай хэрн чухал болохыг сургажээ. Түүний хэлж байсан ухаан жолоогүй үгнээс Саксон олныг тогтоон санаж бас нэлээдийг нь огт ойлголгүй өнгөрчээ. Гэвч тэрл бүрхүүл цэцэг гээд ярьсан баах юмны утга санаа янаглан хайраа өгтө хизээч цаанаа юмтай үлдэж бай гэсэн дүрмийг нь сайтар ухаан эзэмшиж чадаад хайр сэтгэлийн талаар үүнээс илүү оноч мэргэн гүн ухаан байж боломгүй мэт санагдах болжээ. Тэр юм бүхнийг цоошин нүдээр харах болов. Саксон гэр бүл болсон танил хүмүүсээ нэхэн санаад тэд юуны учир аз жаргал муутай болсон шалтгааныг нь тов тодорхой мэдэх болжээ. Тэгээд гэр ахуйн ажил, гоёл чимэг, бие өөд татах талаар урд урдийнхаас хамаагүй их анхаарах болов. Арвилан хэмнхийг хизээдэс мартавч идэж уух юмнаас шилж сонгон хамгийн сайхныг нь аавна. Хамгийн ойр хүншлэгийн газар очиж эмгтээчүүдийн сэтгүүл, ням гаргийн хавсралтаас бие хэрхэн авч явах тухай зөвлөгөөн заавар уншиж тус болох олон юм мэдэж авч байв. Бие эрүүл чирэг өнгөч алхаа алдахгүй, булчин шүрмсөө хүчтэй, уян налархаа байлгахын тулд гимнастик, иллэг тогтмол хийдэг байв. Биллийн талаар юу ч гадарлахгүй явна. Тэр бүгдийг мэдэж байх хэрэгч юу байх вүлээ. Үр шимэл хамаатай болохоос бусд нь падгүй. Саксон Карнеги намын сангаас хүний бие элдв эрхтний ажиллагаа, эрүүл ахуйн тухай нэг ном авч уншаад өөрийнхөө тухай болон эмэгтэй хүний эрүүл мэндийн талаар Сара, асрах газрын хүмүүжүүлэгчид Кэди авгаан аль аль нь ярьж байгаагүй тийм олон зүйлийг мэдсэн ажээ. Тэр олон удаа бодсны эцэст эмэгтэйчүүдийн сэтгүүл захиалж хувцс эсгэх тухай болон бас бус зөвлөгөөн нь түүний сонирхол хүсэл бололцоонд жигтэйхэн тохирч байлаа. Уг онцлогийн газар өөр янз янзын сэтгүүл байх тул Саксон тэдгээрээс гэртээ авчирч нэхмлийн буюу хатгамлын олон тод сайхан зургийг үзэж ашигладаг болов. Олс даван эдлийн дэлгүүрийн үзмрийн цонхон дээр удтал харж зогсохдоо тэнд тавиастай хувцсны намба завгрыг судалж баг сагым худалдаж авахыг нэг удаа завдсан боловч үнэнд нь болоод арга буюу тэр санаагаа орхиход хүрчээ.
Ингээд яваанда эмэгтэй хүний эгэл бошинзны оронд нэг их гоё биш боловч гоц ганган Франц хатгамал хуниасан нэвтлэгтэй бошинз өмсөх болов. Өвөл өмсдөг хямд дааван даашин за нэгтсээр эмжжээ. Нэг их үнэгүй боловч аятайхан нэмгэн даавуугаар хөхвч болон цамц хийж өмсөв. Шөнө унтахтаа өмсдөг цамцсан дээрээ цэцгэн хээ тавьж бас сайхан угааж эндүүддэг болохоор тэр нь хизээд цоо шин юм шиг дэгжин харагдана. Парист өглөөний хоол цайны үеэр товгор долгионтуулсан хуниас бүхий хачин хөөрхөн тов өмсөх болов гэж нэг сэтгүүл бичсэнийг олж уншив. Юуны өмнө өглөөний тийм хоол цай бэлдэх явдал Саксоны хувьд ердийн хэрэг учир зовх юмгүй билээ. Тод цагаан цоохор шивцаар ам даав авч чухам ямар тов хийж ямар маягийн нэгтсээр чимээ идэ хэмээн олон зураг загвар үзэж нэг тов хийснийг нь Мерседес хийгэнс ихэд сайшаажээ. Гэр зураа өмсөж байхаар сайхан ирээн даавуугаар задгаа захта аятайхан бошин зойж өмсөхөд зурмал мэт мөлгөр цагаан хуруу нь ямагт ил харагдах болов. Дотор хувцсанд хэрэглэх өдий төдий сүлжмэл нэгснээс гадна өдийн хоолны дараа хэрэглэж байх жижиг алчуур, хайрцаг савн дээр тавих, дорн дэвсэх сүлжмэл олныг ойж авчээ. Ороо бүтээх афган бүтээлэг нэгийг худалдан авахд Бэл онцгой их баярлжээ. Өөцөр хийсэн хивс, орны урдуур дэвсэх заншил дахин сэргэж байна гэж эмэгтэйчүүдийн сэтгүүлд бичсэнийг уншаад мөн чингэх болов. Түүнээс гадна мөнгөнийхэн хэрэгцээгээр хамгийн сайн бүс даавуугаар хийсэн ширээний болон орны цагаан даавуу авч янз маягийн тааруулан шаглан хажааслав. Ханилан суусан анхны аз жаргал бэлгсэн тэр хэдэн сар Саксон нэг ч хором гар хумхиж суусангүй, нөхрөө халамжлахыг ч мартсангүй. Өвлийн улирал эхлэхэд түүндээ ханцууч нэхэж өгөв. Бэл өглөө гэрээс гарах бүрдээ түүнийг нь гартаа эрхэмлэн хийх боловч булан тойроод авч халаасандаа хийчихнэ. Ноосн цамц хоёрыг нэхэж бас гэрийн шахаа хийж өгсөн нь мөн л түүнийг их баярлуулжээ. Угаас сарвал ухаантай хашир суусан туршлага ихтэй Мерседес хийгэнс Саксонд үнэхээр их тус болж байлаа. Саксон шилдэг сайхан зүйл авахын сацуу бас мөнгө хадгалахыг чухалчлах болов. Юмны үн цалингаас түргэн нэмэгддэг тийм нийгмийн байгууллагын нөхцөлд аж ахуйг хөдөлгөхөд тохиолддог эдийн засаг, санхүүгийн орчин үеийн адармаатай асуудал түүнд тулгарахгүй хаа зайлах вүлээ. Гэвч хөршайлын авгаан нарын худалдаж авдгаас 2 дахин хямд юм хаанаас хэрхэн авч байхыг Мерседес зааж өгчээ. Бэл хагас сайн болгонд 7 хоногийн ажлынхаа хөлсийг авчирч Саксоны хоромгчны халаасанд бүгдийг нь хийдэг байлаа. Бэл мөнгөө юунд зарсан гэж тооцооныхгүй, харин ийм сайхан хоол унттай явж хизээч үзээгүй гэдэг байв. Саксон мөнгөө зархаас өмнө Бэлийг энэ 7 хоног хэрэглэхийг авч хоцор гин. Тэр байтугай дахин авах хэрэг гарвал авч байгаарай гин. Юунд яаж хэрэглэхийг нь ч асуухгүй өгнө. Чи мөнгөтэй явж заншсан хүн шүү дээ. Эхнэр авлаа гэд мөнгөөр гачигдах хэрэг юу вэ? Чамайг ингэж байх юм бол би дэмий суужээ гэж харамсан. Ирчүүл бие дайлах дуртай байдаг. Би мэдэлгүй яах вэ? Эхлээд нэг нь дараа нь бас нэг нь даайг эцгээдэг үсттэй. Мөнгө хэрэг болно. Цаатуу шиг мөнгөтэй байхгүй бол тэднээсээ дөлөх болно. Би чамайг мэдэж байна. Хэрвээ тэх юм бол муухай үсттэй. Чамайг найз нөхөдтэй байгаасаа гэж хүсэж байна. Эр хүн найз нөхөдтэй байх хэрэгтэй. Ингэж хэлэхэд нь Бэл баярлаж тэврээд чи бол энэ дэлхий дээр хизээж байгаагүй хамгийн гайхамшигтай жижигхэн эмэгтэй гэж үнэн голоосоо магтана. Би одоо хоол унттай тохилог сайхан гэрт суух болсноор барахгүй нөхдөө дайлах бас мөнгө хадгалах боллоо. Үгүй би ч гэжтэй чи минь хадгалах боллоо. Тавилах хэрэглээнийхээ мөнгийг тогтмол төлж байна. Үнэхээр ухаалаг ийм сайхан эхнэрт бас хадгаламжиндаа мөнгөтэй. Одоо манай мөнгө хэд болоод байгаа бэлээ? $62. Арга ядарсан цагт багч мөнгө биш шүү. Чи минь өвдвөл яан, бэртвэл яан. Юмыг яаж мэдэх вэ? Гэж Саксон хариулна. Нэг удаа өвлийн дунд сард Бэл их л зовсон байдалтайгаар мөнгөний тухай үг зохиолгов. Багын найз Мерфийн хүнд ханиад тусаж нэг хөхт нь гадаа тоглож байгаад морин тэргэнд дайруулж том базаахгүй байгаа аж. Мерфи 2-7 хоног хэвтэрд байгаад би энэ бас л олигтой сайжраагүй тул Робертсыг $50 зээлээч гэжээ. Уг нь ч санаа зовлтгүй буцаагаад өгөх хүн л дээ. Бид хоёр баг сургуульд хамт сурч байсан гүнд үгүй сайн залуу байгаа юм гэж Бэл учрлав. Тэр яах вэ? Чи ихнэр аваагүй байсан бол цаадахта шууд л зээлэх байсан биз дээ гэж Саксоныг асуухад Бэл толгой дохино.
Тэгэхээр их нартай боллоо гэд өөр болох ёсгүй. Ер нь чиний л мөнгө шүү дээ би хэлмэн. Хаа настаа юу гэсэн үгүй, ганц минь их биш, манай мөнгө. Чамтайгаа ярилцалгүй хүнд ч зээлүүлэхгүй шүү гэж тэр дуалдав. Цаатахта харин ингэж хэлээгүй бидтэй гэж Саксон сэтгэл зовнин асуув. Би л инээж яалаа гэж юу гэж чамаагаа тэгж уурлуулах вэ? Мөнгө олохыг бодъё л гэсэн. Мөнгө байгаа юм чинь чамайг зөвшөөрнө гэж би итгэж байсан юм. Надтай сууснаас хойш чиний хэлсэн хамгийн сайхан үг чинь энэ байна гэж Саксон хайр сэтгэлдээ догдолсон хоолоогоор шивгэнэн хэлв. Саксон Мерседестэй олон удаа уулзах тусам түүнийг ойлгох нь багассаар байв. Тэр эмэгний хачин харамч нарийныг төдхөн мэдсэн бөгөөд урдийн цагт тийм их үрлэгэн туйлж явсан хүн гэхэд одоо ийм хорглоон тоолсон хувхаа зантай болсон нь хачирхалтай санагдана. Нөгөө талаар Мерседес өөрийнхөө төлөө юугаач харнахгүй нь гайхалтай. Гар сүлжмэлтэй бошинц нь маш их үнэтэй байлгүй яах вэ? Нөхрөө хоол ундаар овоо байлгана. Гэхдээ өөрөө хавьгүй их хэрэглэнэ. Хоолоо хамтдаа сууж идэнэ. Гэвч Барри жаахан нүдсэн мах идэд боллоо гэдэг бол Мерседес шовооны буюу загасны хамгийн зөөлөн махыг идэх бөгөөд нөхөртөө хоньны хэсэг мах өгч өөрөө сайхан хамталж хийсэн махан шанц зооглоно. Цай кофе хоёрооч тусдаа чанаж уу. Барри 25 центийн цайнаас том сэнчтэй аягаар ууж байхад Мерседес $3 сайхан үнэр ханхалсан ундааг өндөгний хальс шиг нэмхэн бүдэг ягаан өнгөтэй жижигхэн гангар шаазангаар уудсан. Кофе уухтаа ч өөрцгүй. Барри 25 центийн сүүтэй кофе уухад Мерседес 80 центийн турк кофе зөөхөтэй уув. Өвгөн тэртээ дэргүй болж байна гэж боддгийг. Энээс илүү юм хизээч үзээгүй хүн. Тэгэхээр их үнэтэй юм түүнд заавал нүгэл болно гэж Саксонд ярихаж. Хөгшин залуу хоёр авга нэг ёсны арилжаа наймаа хэлэлцжээ. Саксонд юкулеле хөгжим сургаад эмгэн хэлэхдээ одоо ийм хөгжөнтэй хөгжим дарж суух нас минь өнгөрчээ. Тэгэхээр өнөө хийж өмссөн тав малгайгаар сольчихгүй юу? Юкулеле бас нэг хэдэн долларын үн хүрнэ. Би $20 авсан юмдаг. Аль язгуурын юм да? Гэхдээ тав малгайн зэрэг үнэтэй байлгүй яах вэ? Юкулеле дарна гэдэг маань хөнгөмсөг зам болжээ гэхэд Саксон товч гэсэн хөнгөмсөг зам биш үү гэж асуувч дотроо тэр авгаан тим 8 хийх гэсэнд нь тун дуртай байв. Авга үннээ хэлв. Миний буурал өсөн таарахгүй л дээ. Өөр хүнд зарна. Би үе мөчний өвчин хөдлөхгүй, гар өвдөхгүй загтаа хийдэг юмныхаа ихэнхийг зарчихдаг хүн шүү дээ. Хонгор минь, өвгний маань $50 миний хэрэгцээнд хүрдэг гэж та арай бодоогүй биз дээ. Би чинь дутасныгаа өөрөө нэмж олдог хүн байхгүй юу? Залуучуудыг бодвол настай хүмүүс илүү их юм ордог гэж мэдээрээ. Хэзээ нэг цагт та өөрөө мэднэ гайгүй. Би солихдоо их дуртай байна. Даав авах мөнгөтэй болсон цагта шинийг хийж аавна. Хэд хийгээрээ би худалдамц. Харин борлуулж өгснөөхөө хэдэн хувийн шагнал авна шүү. Нэг бүрийг нь би $6 авч болох юм. Үлгэр загварыг хоёул үзэж байгаад сонгоё. Танд ч гэсэн тийм малгай хийх даавуу шувуу авахд илүү их мөнгө үлдэнэ. Тэр өвөл 4 үйл явдал болсныг дурдвал Берт Мэри хоёр сууж тэдний ойр жижигхэн байшин хөлслөн авчээ. Биллийн ер нь Оклендийн морь тэрэгчдийн цалинг бууруулжээ. Билл сахлын хутгаар сахлах босох болов. Эцэст нь Сарагийн урдчлан хэлж байсан нэг зүйл үнэн болж харин Саксон ирээдүйн тухай төлөвлөн тооцохдоо алдаа хийсэн байв. Саксон нэгэнт эргэлзээгүй үнэн гэдэгтээ бүрэн итгэсэн хойноо тэр чухал зүйлээ нөхөртөө дуулгав. Анхны шинж мэдэгт мэгц зүрхэн завиртаа шимширч тэр үл мэдэх шин юмнаас айж байжээ. Түүнээс гадна нэмэлт зардал гарна гэдгийг бодхоос айна. Гэвч нэлээд хугацаа өнгөрч уг зүйл нэгэнт эргэлзээгүй болсон үед айхын оронд харин ч хязгааргүй их баярлах болов. Миний Биллийн бит хоёрыг гэж дотроо байн бодох тоолонгоор цээжин биед нь үүнийг саашаах мэт таатай мэдрэмж өгөх болжээ.
Бэл энэ тухай Саксоноос тэр орой сонсоод цалингаа хасгацсныг хэлэлгүй нууж хүүхдтэй болно гэж эхнэрийнхэн хамт баяр хөөр болов. Ийм чухал үйл явдлыг яаж тэмдэглэх вэ? Театрт юм үзэх үү? Аль эсвэл хоёулаа гэртээ сууж өнгөрөөх үү? Гэд Бэл түүнийг хэтэрхий чанга тэрснээ ухаарч биеэ суллав. Сууж өнгөрөөсөн дээр бидтэй. Харин чи намайг дандаа ингэж тэрч байгаарай гэв. Бэж гэсэн гэртэл баймар санагдсан. Тэгтээ чамайг өдөржин гэрээс гараагүй болохоор гадагшаа гарвал аятай байж магадгүй гэж бодсон юм гэв. Гадаач авартай байна. Бэл галзуухныхаа өрөөнд түшлэгтэй сандлаа авчираад галынхаа дэргэд тавив. Саксон хамаг биеийн хураан атарч тэврүүлээд толгоогоо мөрөн дээр нь тавихад үс нь Бэлийн нүрийг гжигдэх мэт сэрвгнүүлнэ. Хоёулаа танилцмагцаа суусан маань зөв болсон шүү. Одоо ч гэсэн би чамайг хараад ханахгүй шинхэн танилцсан хосууч хэл байна шүү дээ. Тэгээд бас чиний сонсгосон мэдээ. Саксон. Энэ бүхэн итгэхийн аргагүй сайхан санагдах юм. Бидний хүүхэд. Бид гуруулаа болно. Хөө гаранта харж л байгаарай. Гараараа яаж ажиллаж, яаж хамгаалахыг дорн заагаад сурахч нь би чаднаа харж л байгаарай. Бас усан чумхыг 6 настайд нь сургахгүй бол би юунийхөө болдог бол. Хүү гэсэн чинь охин байвал яах вэ? Үгүй ээ. Охин гэсэн чинь харин хүү байх болно гэж Саксоныг өхөөрдөн хэллээ. Тэгээд хоёул ихэд баярлан инээлдэж үнсэлдэв. Бэл хэсэг дуугүй байснаа гинэт. Одоо би их бодолтой тооцоотой хүн болноо. Нөхөдтэйгөө нийлж аригддгаа бүр болно. Уумар санагдвал усал ууж бай. Дараа нь тамхи татгаа багасгах хэрэгтэй. Би өөрөө янжуур ороож яагаад чадахгүй гэж. Бэлийн янжуур авч байснаас 10 дахин хямд байхгүй юу? Дараа нь явахт сахал тавьсан ч болно. Өсчөнд жилдж хомбодуулдаг мөнгөөр нэг хүүхэд тэжээж хүрнэ гэв. Робертсгүй таныг сахал тавьбал би танаас сална шүү. Сахалгүй байхдаа хичнээн сайхан хичнээн залуу байна. Би нүүрэнд чинь дэндүү хайртай дуртай болохоор сахлаар таглуулахыг хүсэхгүй. Би л хайрт минь. Би аз жаргал гихч юу байдгийг чамтай суухаас өмнө мэдтгүү байж. Би ээж гэсэн. Тантаа ийм байх уу? Тэглгүй яах вэ? Надад яагаад ч юм хүнтэй суугаад л жаргах юм шиг санагддаг байсан. Харин ийм сайхан болно гэж зүтлээч үгүй гэж Саксон хэлээд Бэлийн хацрыг үнсээд энэ маань их л аз жаргал төдийгүй ёстой диваачин гин жаргал юм. Бэл цалингаа хасуулсан тухайг одоохондоо хэлээд яах вэ хэмээн бодсоор байв. Гагцгүй 2-7 хоногийн дараа уг тогтоол жинхэнэ хэрэгжиж эхнэрийнхэн хоромгчны халаасанд ердийнхөөсөө цөөн мөнгө хийх болсон цагт л хэлжээ. Маргааш нүдийн хоолны үеэр Берт Мэри хоёр тэднийхээр ирэв. Тэр хоёр суугаад саргаран болсон бөгөөд цалин хөлс хасч бүгдийн голыг харлуулж гонсойлгосон тэр гайтай явдлын тухай ярилцжээ. Бэл энэ асуудлын талаар ихээхэн урамгүй юм ярьж төмөр замын дархны газруудынхан ажил хоёх янзтай гэж үг зохиолгов. Та нар бүгдээрээ л дуугүй байсан дээр байхаа. Үйлдвэрчний эвлэлийн ухуулагчд л өөмөлж байгаа хэрэг. Тэд юм болгонд хошигдөрж ажилчдыг өдөө хатгаж байгааг нь харахаас миний бүр уур хүрдэг юм. Хэрвээ би эзэн байсан бол тэдний үгэнд уруу татагдсан хямганч хөлсийг хасна гэж Мэри хэлэхэд Саксон чийч гэсэн угаагчдын эвлэлийн гишүүн байсан шүү дээ гэж хэлв. Тэгэхгүй бол надад ажил олдохгүй байсан. Харин тэр эвлэл чинь надад юу гэсэн юм? Гэхэд Берт мэтгэж. Биелийг харахгүй юу? Морь тэрэгчд номхон ам нээхгүй, юунд ч оролцдоггүй. Гэтэл яа? Ийм л юм болдог байна. Толгой руу мунаар дэлсэх шиг л болоо үсттэй. 10% хассан. Ингээд зогсвол бас яамаа. Бидний өвөг дээдсийн бий болгосон энэ оронд бидний гих юу байна? Юу ч алга байна штт. Шир тагалцгал олдвол дээдийн заяа болж. Тэгсгээд бүр умаахан болно үз? Англи их орноо орхиод хамаг шивхийг нь тээж гараад боолчуудыг чөлөөлж индианчуудтай тулалдаж өрн дахныг бий болгосон тэр хүмүүсийн үр удам бүр тартагтаан тулж байна шүү дээ. Бид хаашаа явж байгааг адгийн тэнгүүдэж амтахгүй байна гэв. Тэгэхэд бид яах ёстой болж байна гэж Саксон санаа төгшин асуулаа. Тэмцэх хэрэгтэй, тэмцгэл хэрэгтэй. Улс орон маань дээрэмчин бүлгийн гарт орж ганцхан номхон далайн өмнөд замыг аваад үтсэн ч Калифорник тэр л ганц царайн захирж байна шүү дээ. Берт минь чи дэми юм ярьж байна. Калифорник төмөр зам яаж удирддаг юм гэж би л үг хавчлаа. Берт шоосон байдалтай инээж
Хөө, чи чинь мөн ч гинэн хонгор байна та. За яг харж байгаарай. Нэгэнт яах жаргагүй тийм цаг ирсэн хойно тэнэгүүд минь хамаа барина да. Бүх юм утгаан алдаж идэ бэр болсон байна. Өмхий оргиж байна. Сан Францискод очиж номхон далайн өмнөд төмөр замыг удирдах ерөнхий газраар орж зохих этгээдүүдэд нь сөгдөм мөргөхгүйгээр хууль гаргах хурлын гишүүн болж хэмбгаач чадхаан болоод байна штэ. Ямар учраас Калифорни амбан сайд нар нь дандаа урд нь төмөр замын дарга байсан улс болж байна. Та бидний хорвоод мэндэлхээс хавьгүй өмнө ийм болсон байна. Бид ч өнгөрчлээ. Бид бут нэргүүллээ. Харин өгөхийнхэн өмнө тэр муусаан бузар хулгайчдыг ганц нэгийг нь ч болтугай дүүжилж алаад сэтгэл зүрхэн баярлуулгасан. Бид хэн болохоо хэн болоод байгаагаа ер нь чи мэддэггүй. Тулдааны талбарт байлдаж, атронгон газар хагалж, эргэн тойрон буй энэ бүхнийг бий болгосон улс шүү дээ. Бид бол сүүлчийн могиканар. Ухаангүй юм ярих юм. Би энэс өгтлээ хайх юм. Амаа татаж явахгүй бол дарахныхаа газраас гарцаагүй хөөгдөнө. Тэр цагт чи бид хоёр яах юм? Намайг бодно гэж ерөөсөө байхгүй. Харин би угаалгын газар буцаж хизээч очихгүй. Ялаач гэсэн очихгүй. Хэмээн Мэри их л зэв үтсэн байдалтай яриад гараа өргөн тангаргалах мэт хэлв. Тэгтэн Берт. Чиний юу хэлэх гээд байгааг чи би мэдэж байна. Чи намайг өөхн үү, амьд байна уу, баларн уу, байна уу, надтай байна уу, байхгүй юу? Энэ бол нэг чухал биш. Чи муу замд орохыг хүсвэл тэртээ тэргүй орхол хүн гэж ууртаа хэлв. Мэри толгоос өгсөрч. Би чамтай учрахын өмнө хүнд хазгаа хэлүүлж яваагүй. Одоо ч гэсэн намайг хэн ч муу хэлэхгүй гэв. Берт хариуд нь хатуу үг хэлхийг завдсан боловч Саксон хажуунаас нь оролцсон тэр хоёрыг эвлэрүүлв. Хоёул түргэн зантай, төвчээр муутай, уур унтуу их, дэндис хийвэл муудалцах тул Саксон тэр хоёрын төлөө зовно. Сахлын хутга худалдаж авсан явдал Саксонд чухал алхам болов. Тэр эхлээд Пирсийн дэлгүүрийн танил даамлаас зөвлөгөө авсан хойноо энэ зүйлээ авах болжээ. Нэг сайн өдрийн өглөө хоол цайныхаа дараа Бил өсчөнд очихоор гарах гэхэд Саксон дуудаж унтлагынхаа өрөөнд оруулж альчуур сөхөж харуулбал дор нь хутга савн багс болон сахал хусгад хэрэглэх бүх зүйл бэлэн байхыг олж үзв. Бил анх гайхаж аргаш ухс хийснээ уг зүйлийг ажиглан эргүүлж тойруулан үзээд урам хугарсан янзтай ширтэж за да энэ чи эр хүнийг хэрэглэх юм биш байна да гэлээ. Ийм тонгорох их сайн. Олон зуун хүн өдөр болгон ийм юмар сахлах хусаж байна гэж Саксон хэлвч Бил толгоос өгсрөв. Чи өсчөнд 7 хоногт 3 удаа орж орох бүрдээ 45 центээ өгч байна. Ботоод үзэлтэй хагас $, жилд 52 7 хоног. Сахал хусуулахад жилд $26 болно. Хонгор минь битгий зав оролтоод үзэлтэй. Ийм аргаар сахлах хусдаг ирчүүл хичнээн олон бийгээч. Бил зөрүүдлэн толгоогоо дахин сэгсэрч хөнхөрдөх хар нүд нь ууламжхаар болов. Тинхүү хөмсгөө зангидаад яг жаахан хүү шиг хөөрхөн харагдахад Саксон их дуртай билээ. Тэгэд Саксон инээд алдан түүнийгэн тэрч сандал дээр түлхэн суулгаад гадуур цамцыг нь тайлж давхар цамцныхын товчийг тайлан захыг нь эргүүлв. Чамайг муухай ашиглавал энийг аманд чи хийн шүү гэж Саксон хасарт нь савнгийн хөөс төрхөх зураа хэллээ. Түүнийг тонгорог авах гэхэд Саксон жаахан хүлээ өсчин яадгийг би үтсэн. Хөөс шингэхийн алдад хус чигэлдгийн байх чинь билээ гэв. Тэгээд савнгийн хөөсөөр нь гайгүй сайн үрчээд дахин савн дүрхсэн хойно. За одоо эхэлж болно. Харин хойшид намайг дандаа ингэж өгч байна гэж бүү бодоорой. Чамайг суртал ингэж өгч бай гэв. Бил дургуйтсан хүн болж нэлээд удаан цааргалж хэд хэдэн удаа хусгыг оролдож байснаа гинэт хацраан барьж ууртайгаар золиг гэж хэмээн дуу алдав. Толинд нүрээ харвал савнгийн хөөс дотор цус улаар нь судалтаж байв. Эсэгчлээ аюулгүй гэсэн тонгоргоор шүү чөтгөр ав. Эрчүүд энэ муу тонгоргийг хараагаад байдаг юм аргагүй юм байна. Сайн тонгорог гэсэн бицтэй гэвэл Саксон. За жаахан байцэн энийг чинь эхлээд тааруулах ёстой юм гэж надад даамлан хэлсэн. Алив энд нэг жижигхэн шорго байна. Иш нэргүүл тэгээд сайн байна болж байна. Бил дахин хусаж эхлэв. Хэдэн минутын дараа толин тарж жуумалцснаа сахал хусах ажлаа үргэлжлүүлж хуссаар дуусгаад нүүрнийхээ савнгийн хөөсийг сурам гэгч нарилгахад нь Саксон алга ташив. Би сайн байгаа үз? Сайхан байна. Алив гараа нааш нь дог болоо үз? Үзэлтэй. Би Саксоны гараар хацраа үрж байтал цаатах нь
ялимгүй харамссан байдалтай мушиж нүрийг нь ажиглан харснаа. Тонгорго үер таагаагүй байна гэвэл. За яахав жаахан таарахгүй юм болж. Энэ тонгорго чинь арьс эсэхээс биш үс даадгүй юм байна. Үсчинд очиж байх маань дээр юм шивдэ. Саксон зөрүүдэлж. Чи өөрөө зөв тааруулахгүй байх шиг байна. Шургын дэндүү чангалчгаж алив би үзье. Ингэх хэрэгтэй. Нэг их чангч биш, сулхын ч биш байх ёстой. Одоо дахиад савндаад хусаад үзтээ гэв. Энэ удаа тонгорго ширж ширтгэхийн дуугарахад Саксон төгшөсхийн. За яаж вэ гэвэл Бил. Зуулгаагаад байна. Чангаагаад байна. Чөтгөр аваг хэмээн шүд зүүн нүур амаач ихтэйхэн үрчилгэв. За зүгээр дээ битгийх болчихъя. Хуйхын анчин шиг сүүлчийн могиг хан шиг зоригтой байж үз. Бэрч юу гэлээ санаж байна уу гэж Саксон зоригжуулна. 15 минутын дараа Бил нүрэн угааж арчаад санаа намарсан янзтай санаа алдав. За яахав ингэж хусаад байж болох юм шиг байна. Гэвч надад таалагдахгүй байна. Их зовлонтой тийм ч амаргүй юм шиг байна. Бас нэг шалтгаан олж яолохт нь Саксон гайхаж. За бас юу болов гэхэд Бил. Үсээ яаж захлах уу? Би яаж өөрийнхөө хүзүүг захлах юм? Үсчинд очихоос өөр аргагүй шүү дээ гэв. Саксоны нүүрэнд урам нь хугарсан шинж илэрсэн боловч төдхөн болж багсыг барьж ав. Алив со юу? Чи өөрөө юу? Тийм ээ. Үсчин чадж байхад би чадна. Бил голсон байдалтай нилээд мурчигнаж байснаа сүүлдээ аргагүй номхров. Амархан юм гэж хаана байх вэ? Ер нь тэгээд жилд $26 халаасан түлдэнэ. Чи тэр мөнгөөр өлгөө хүүхдийн тэрэг хөнжил мөнжилгээд өдий төдий аарсаар юм авч болно штэ. Одоо жаахан тесч үз гэд хүзүүгийн савндаж арчаад үнэртэй оо түрхэж. Одоо чи цэвэрхэн хөөхөн игээл бяцхан жаал шиг боллоо. Жаалхан биел юм ин гэв. Бэл дургуйлгсан хിവэр боловч Саксон хүзүүгийн удтал үнсгэд тун аятайхан санагджээ. Бэл үүнээс хойш энэ гайхал тонгоргийг гартаа барихгүй гэж байсан боловч 2 өдрийн дараа Саксоныг туслыг ихтэн зөвшөөрч дахин оролдов. Энэ удаа нилээд амжилттай болжээ. Уга яах вэ? Уг нь ч дайжгүй юм. Би одоо л дасаж байна. Хамаг учир энэ тохиргоонд л байдгийн байна. Тохируулж чадвал цэвэрхэн хусаж арьсаа эсэхгүй байж болох нь. Өсчин ч заримдаа чадахгүй эсгчихдэг байсан юм гэж Бил ярив. 3 дахь удаад маш амжилттай болсонд хоёул хязгааргүй их баярлаж Саксон түнд нэг шил шар ариг өгөв. Бил төдхөн тонгоргоор сахал хусах тал дээр мэрэгжилтэн болж Бертиг гэртээ ирэхийг хүлээлгүй тэднийд очиод эхнэрийнхэн авч өгсөн уг зүйлийг үзүүлж сахал яаж хусах, үс хэрхэн захлах аргыг өөрөө хийж үзүүлжээ. Үсчинд мөнгө төлнө гэдэг дэмий хэрэг. Гүчи энэ зүйлийг үзэж хичнээн сайхан даана гэж өөгүй газраар торхгүй явна. 6 минутанд л хусчихж байгаа юм. Бүр сураад ирэхээр 3 минутанд ч амжуулна. Энэ тонгоргоор харан хойдож усанд орж байсан ч сахлаа хусаж болох юм байна. Бүр албаар эсхий гэж бодсон ч эсгэнэ гэж байхгүй. Бас тэгээд жилд $26 хэмнэн. Саксон маань ийм тооцоо гаргасан юм. Ёстой суу тухаантан л гэсэн үг гэлээ. Саксон Мерседес хоёрын хооронд худалдааны ажил хөгжсөөр байв. Мерседес Саксоны урлаж хийсэн сайхан зүйлийг дор нь борлуулж байсан бөгөөд Саксонч уг ажлаа ихэд сонирхолтой хийж байлаа. Нөхрийн цалин хөлс багассан мөн хүүхэд гарна гэж бодоод Саксон амьдралын энэ талыг хизээнээс их анхаарах болов. Хадгаламжийн кассанд үнэндээ базаалттай мөнгө хийж чадахгүй өөртөө болон гэр орны аар сар юмд дэндүү их мөнгө үрж байна гэж өөрийгөө зэмлэх нь олонтой болов. Хар бага наснаас ажил хийж амиа тижээж явсан атал одоо анх удаа хүний цалин хөлсөөр амьдрах болж харин аз болоход Мерседес авгаан ачаар өөрөө дахин мөнгө олж илүү сайхан үнэтэй дотор хувцас зарим зүйлийг дурам хэдэн авч байв. Саксон Мерседесийн зааснаар хийх боловч өөрийн зүгээс багсаа өөрчлөлт оруулж нэмгэн давуу торгомсог эдээр янз бүрийн гоё ганган нэхмэл сүлжмэл цамц мэтийг урлан үйлдэж энгэр зах мөрөнд нь шаглаас хажаас гаргана. Мөн түүний зааснаар гайхмаар хөөрхөн тов малгай хийж нэг бүрийг $12 өгдөг байв. Мерседес авгаа худалдсны хөлсөнд зарим хэсгийг нь өөртөө авсан гин. Саксон энэ ажилдаа чөлөө гарсан хорон бүрийн зарцуулж төрх хүүхдийнхээ инжний тухайч бодолцдог байв. Өөрийнх нь худалдаж авсан зүйл гэвэл 3 гоёмсог дулаан цамц байлаа.
Бусдын бүр аар сар юмгч өөрөө хийснийг өгөөлвөл давхар хажаас бүхий живх, цамц, бээли, товмалгай, жижигхэн бов, урт бошинз, сойлохтой жижиг цамц хийжээ. Хүүхэлдээ хувцлах нүг гэмээр торгоор гойж хийсэн цагаан өнгийн үстэй зөөлөн даавн жижигхэн банзал, оймс, нэхмэл гутал, булцгар хуруутай бүдүүн булчинтай ягаахан жижиг хөлтөн тийм гутал угалсан байдгийг урд нь үдсэн аж. Мөн зөөлөн даавуугаар хийсэн дэвсэх даавуу бас олныг бэлтжээ. Хамгийн сүүлд нь цагаан торгоор жижигхэн пальто хийж мөн элдв хатгамлаар гойжээ. Уралсан юм бүхэндээ оёс бүрдээ сагсон хайраа шингээж байв. Гэхдээ эргцүүлэн бодхол сайтар тухайлж мэдэх аргагүй бүр түр байх тэр амьд бөө юмыг инхрийлэх сэтгэл төрөвч улам зузааран байгаа хайр нь түүнд биш биелд хамаарахыг ухаарахгүй байж эс чадах болго. Бэл тэр бүхнийг үзэж үзчихэд дулаан цамцын зааж чиний энэ нэттэй юмнаас чинь энэ цамцнууд л миний жаалд дойг таарахаар юм байна та. Жинхэнэ эр хүний л өмсөх ёстой цамц юм шиг санагдаж байна. Сагсан гинэтих баярлсандаа нүднийх нь нулимс хөвөрч нэг цамцыг биелийн уралд хүрэхэд цаатах нь эхнэрээсээ нүд салгалгүй ширтэн тэр цамцыг инхрийлэн үнсв. Энэ бол хөөд гэхээс чамдаа юм шүү гэж хэлв. 10 дугаар хэсэг төгсөв.